Сайн байцгаана уу сурагч охчуудаа. Та бүхэнтэй оюуны чадрын IQ төвөөс Содхон, Тотхон 2 мэдчилж байна. Өнөөдөр бид 4-р ангийн оюуны хөгжил сурах бичгийн 46-аас 47 дугаар хуудсууд логик сэтгэлгээ бүлгийн дараалал болох сэдвт хичээлийг та нартай хамт судлах болно. Шинэ хичээлдээ анхаарал идэвхтэй оролцоорой. Энэ хичээл сурагчдын үйлдэлийн дистракт тогтоох, дарааллын гишүүдийн хоорондох зүй тогтолыг олох, өгөгдсөн заавар дарааллыг ойлгож гүйцэтгэх чадваруудыг хөгжүүлэх зорилготой. Хүүхдүүдэд тодорхойлох, ижил ба ялгааг олох сэдвт өмнөх хичээлүүдийн дасгал даалгавруудаа гүйцэтгсэн үү? Хичээл даалгавраа цаг тухайд хийж хөвших нь амжилттай суралцахын нэг үндэс юм шүү. Ингээд 46-аас 47 дугаар хуудсуудын зарим дасгалуудыг хамтдаа ажилцгаая. 46 дугаар хуудас дасгал 1-ийн 3 дугаар даалгавар. Өгөгдсөн дарааллын дагуу геометрийн дүрс зураарай. Том дугуй дүрс зур. Тэр дугуйд багтсан гурвалжин, гурвалжинд багтсан тэгшүнцэх зур. Энэ нь өгсөн заавар дарааллыг ойлгож гүйцэтгэх чадварыг сорьсон дасгал байна. Хүүхдүүдээ дасгалын заавар нөхцлүүдийг анхааралтай уншиж, дүрсүүдийн байрлалыг төсөөлөн бодоорой. Хамгийн гадна талд ямар дүрс байх вэ? Сайн байна. Том дугуй дүрс байх нь. Дараа нь дугуйд багтсан гурвалжин дүрс зурах хэрэгтэй. Хамгийн сүүлд гурвалжинд багтсан тэгшүнцэгтийг ийм байхаар зуръя. Зурсан дүрсүүд дасгалын нөхцлүүдэд дахин нэг нягтлж шалгаарай сурагчдаа. Одоо дараагийн бодлого руу шилжье. 46 дугаар хуудас дасгал 2-ын эхний даалгавар. Дүрсүүдийн байрлал дарааллыг тодорхойлж бичээрэй. Энэ дасгалыг гүйцэтгэхийн өмнө дасгал 1-ийн доор байрлах жишээ бодлогыг уншиж танилцсан уу? Зурагт дугуй, гурвалжин, 6 өнцөг дүрсүүд өгөгдөжээ. Бүгдээрээ давхарлалцсан 3 дүрсийг хамгийн дээрээс нь эхлэн тодорхойлъё. Хамгийн дээд буюу нүүрэн талд ямар өнгөтэй, ямар дүрс байна вэ? Зүйтэй, цагаан өнгөтэй дугуй дүрс байна. Түүний доор ямар өнгөтэй, ямар дүрс байна вэ? Сайн байна хүүхдүүдээ. Хар өнгөтэй гурвалжин дүрс байна шүү дээ. Гурвалжин дүрсийн доор буюу хамгийн арт талд цагаан өнгөтэй 6 өнцөгт дүрс байна. Дүрсүүдийн байрлал дарааллыг ийм байдлаар тодорхойлж болно. Мөн үүнээс өөрөөр жишээлбэл 6 өнцөгтөөс эхлэн тодорхойлж болохыг бас анхаараарай. Хүүхдүүдээ эдгээр дасгалуудын бодолд тайлбараас лавлах зүйл байгаа бол бичлэгийн ухраан дахин үзэж гэр бүлийнхнээсээ тусламж хүсээрэй. 47 дугаар хуудас дасгал 3-ын А. Дараах үгсийг утгаар нь ерөнхийгөөс тусгаар буурах дараалалд оруулж дугаарлаа. Энэ дасгалыг гүйцэтгэхийн өмнө 47 дугаар хуудасны жишээ бодлого 2-ыг уншиж танилцвал илүү хялбар ойлгомжтой болно шүү хүүхдүүдээ. Эдгээр үгсийг ерөнхий буюу бүгдийг багтаасан томоос нь эхэлж, тусгай буюу баг жижигрэн дугаарлах даалгавартай.
Аз, хүн төрөлхтөн, үндэстэн, Монгол эдгээрийн айл нь утгын хувьд хамгийн том буюу ерөнхий вэ? Зүйтэй. Хүн төрөлхтөн гэдэгт бусд нь бүгд багтаж байна. Хүн төрөлхтөнд Аз, Европ, Африк твийнхэн гээд энэ дэлхий дээр амьдарч буй бүхий л хүмүүс багтана. Иймд хүн төрөлхтнийг нэг гэж дугаарлана. Одоо үлдсэн 3 үгээс аль нь бусдаасаа том байгааг олъё. Аз гэдэгт энэ төвд амьдардаг Монгол, Хятад, Япон, Солонгос гээд олон улс үндэстнүүд багтана. Тэгэхээр Аз гэдэг үгийг 2 гэж дугаарлах нэ. Дараа нь Монголыг 3-аар. Монгол улсад амьдардаг Монгол, Казак үндэстнүүд байдаг учраас хамгийн сүүлд үндэстэн гэсэн үгийг 4 гэж дугаарлах нэ. Хүүхдүүдээ өнөөдрийн хичээлээр ажилласан дасгалуудаа ойлгосон бол 46-аас 47 дугаар хуудсуудын бусад дасгалуудыг бие даан гүйцэтгээрэй. Сурагч багчуудаа хөл хорионы энэ цаг үед хэрэглээгээ зохицуулж ус цахилгаанаа хэмнээрэй. Мөн усаа хаах, цахилгаан эргэслүүдэд унтрааж байх нь болцсошгүй эрсдлээс сэргийлдэг юм шүү. Та бүхэнд амжилт хүсье. Дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай.